За сайн байцгаана. Элверс хөтөлбөр компани ерөнхий менежер Солонгоо гэдэг. Манай компани болохоор боловсролын салбар шинжилгээ хийгээ явж байгаа. Ер нь бол гидсэнд байхаас нь ахуулаад ахлах анги хүртэлх бүх төрлийн боловсролын шинжилгээг гээд нэвтрүүлээ явж байгаа юм компани байгаа. За энэ компани туршлага дээр би энэ лайфтрийн хөтөлбөрийн бяцхан дадлын ирээдүйн үнц юм. Ямар дадал дүүнэртээ хүүхдүүдэд суулгах ёстой вэ? Яаж энэ дадлын ер нь бидэрт нөлөөлт юм бэ гэдгийг та хэдэд ярихаа хүлээж ирсэн байна. Тэгэхээр хамгийн ихний төлөө үйлдэл авъя. Тэгэхээр юу ямар үйлдэл авах юм гэхээр манай хүүхдүүдийн багш нарын эцэг эхчүүдийн бүгднийх нь бид нар ч гэсэн хэрэгтэй өдрө болгон хийдэг дадал буюу бяцлаглыг бүгдээрээ хамтдаа хийж үзцгээе. Сая маш олон спикерүүдийг сонслоо шүү дээ. Тэр яаж ажилладаг вүлээ? Маш олон мэдээлэл хүлээж авч байгаа л дунд нь 20% амралт төвлөрөх чадвар авч иж автаас нь илүү мэдээлэл хүлээж авах чадвар чинь нэмэгдэн тийм ээ. За тэгэхээр 3 минутын бяцлаглыг хамтдаа эзгээе. Сайн уу гэгээ өглөө, сайн уу найзуудаа, аав ээж, багш нараа. Бүгдээрээ гайхамшиг бүтээх дасгалаа хийцгээе. Дасгалаа хийхээ өмнө өөртөө тухтай байдалд нуруугаа цэглэн, биехээ бусад хэсгүүдийг суллаад, нүдээ алхуурхан зөөл айнаад сууцгаая. Ямар чимээ сонсогдож байна? Сонсоорой. Ямар чимээ сонсогдож байна? Сонсоорой. Ямар чимээ сонсогдож байна? Сонсоорой. Чийч бас дагаад инээгээрээ өнөөдрийг яг ингэж аз жаргалтайгаар инээж, аз жаргалтайгаар гайхамшиг бүтээгээрэй. Өдрийн лав лех гэж байна гэж төсөөлөн уртаар амьсгал аваарай. Одоо үлээгээрээ амьсгал аваарай. Үлээгээрээ хамгийн гоё хүслээ бодоод амьсгалаа уртаар аваад төрсөн өдрийн лаагаа унтартал үлээгээрээ. Нүдээ нэгээрээ. Хүсэл биелсэн байна. Одоо нэг талархал хэлье. За өнөөдөр юунд талархаж болох вэ? Ингэж талархаж ийсэн үү? Та хэд өдрөө болгон талархаж ийн гэдэг үгийг хэлж ийсэн болов? Хэлдэггүй юу ирнэ? Бүгд хэлгүү. Сайн биш үү? Өдрөө болгонд бол юунд талархаж болох юм? За өнөөдөр юунд талархав? За энэ TEDx-ийг ирж үзээд мэдлэгээ мэдэж батгаад маш олон мэдээллийг хүлээж авч байгаадаа өөртөө талархаж болно тийм үү? Гадаа гараад ирсэн чи гоё хөнгөн застай байлаа. Тэр засан талархаж болно. Гоё өглөө хөшгөө нээсэн чинь тэр ээж байгаа наран талархаж болно. Өглөө уусан амттай хоолндоо талархаж болно гэд өдөр болгон хүүхдүүд яадаг гэхээр багасаа талархал гэдэгт сурж байгаа. Та сая бяцлагалтаа төвлөрч чадсан бол тэр хүүхдүүдийн инээж байгаа хэсэг та дотор нэг юм гжиг хүргээ бүр инээж хүрээд байгаа хэвчээ. Энэ хүн ер нь юу хэлгээд байна гэж бодсноо. За яг энтэй адилхан хүүхдүүд маань өдөр болгон ингээд бяцлагдаг гэсэн. Та хэд маань ч гэсэн өдөр болгон тодорхой хэмжээнд бяцлал хийх хэрэгтэй. Энэ бяцлал дадлыг суулгаснаар анхаарал төвлөрөх чадвар чинь сайжрах нь байна. Дахиад цаашлаад өдөр болгон талархах дадлыг өөрсөндөө суулгадаг гэсэн. За тэгэхээр энэ дадлыг өөрсөндөө суулгаараа цаашаага хэдүүлээ илтгэлээ өргөжлүүлье. За 0-7 нас. 0-7 нас маш чухал. Гэ бид баян гардаг тий. Та нар сонсч ирсэн баг. Яагаад чухал юм бэ тэгвэл? Яагаад 0-7 насыг алтан нас гэдгийг, яагаад алдаж болохгүй нас гэдгийг. За тэгвэл энэ насан дээр яадаг гэхээр
хүүхдийн тарих минутанд 1 сая удаа хөдөлж байгаа гэсэн үг. За энэ дээр бидний суралцах процесс байна. Хүн ингэж суралцдаг. Бид нар суралцж чинь тоо бодсороо ингэж байна гэдэг чинь цаана юу болоод байгаа? Тархин дотор процесс явагдаад байгаа шүү дээ, тий? За тэгвэл төрөхтэй хүүхдийн мэдрэлийн эсийн холбоосууд ингэж харагддаг байна. За дараа нь 7 наснд гэсэн чи яасан бэ? Зөндөө олон ийм холбоосууд үүссэн ба шүү дээ. Тэгсэн чинь 15 наснд яасан? Багассан байна. Яагаад гэж бодож байна? Юу болчихв? Юу болчихв? Мартсан баха. Магадгүй те. За тэгвэл энийг хүний суралцах процесс дээр 0-7 нас маш чухлаа гэдэг байгаа нь энд харагдаж байгаа юм. Яаж байгаа юм гэхээр энэ тархины мэдрэлийн эсийн нейронуудын холбоос үүсэхдээ бид хэдийн ямар нэгэн үйлдэлийг дахин давтамжтайгаар хийснээр, зорилготойгоор хийснээр холбоосууд үүсэж байгаа гэсэн үг. Тэд нар энэ зураасууд байхгүй. Гүн өргөн зураас үүсэх тусмаа яаж юм? Бат бих холбоос болно гэсэн үг. За энгийн байдлаар тайлбарлая. 0-7 наснд нь хүүхдийг шүдийн угаалгаад байна. 21 хоног тасралтгүй шүдийн угаалгач. Тэгвэл яана гэхээр насанд хүрээд шүдээ угаадаг хүн болно гэсэн үг. Яг энтэй адилхан. Бүх төрлийн мэдээллүүд энд үүсэж байгаа гэсэн үг. Өдөр болгон хүүхдэд би чамд итгэж чинь чи чадна гэж хэлээд ээ. Тэгвэл яах юм? Өөртөө итгэлтэй хүүхдэл үүснэ. Өөртөө итгэлгүй байх боломжгүй гэсэн үг байхгүй. Яг энэ насн дээр нь. За тэгээд бидний хийж байгаа бүх үйлдэлүүд 2-ын тоо заалаа шүү дээ, тий? Багш 2-ын тоо заана, шинээр дуу сурна, бүжиг сурна. За тэрийг 21 хоног дараалаад магадгүй нэг 2-ын тоог заасан бол мартахгүй гэдэгтэй адилхан гэсэн үг. Дахиад энэ дээр нөгөө тарих юм чинь заавал сөрөг үйлдэлүүдийг ч гэсэн адилхан 21 хоног дараалаад хийчихвэл яах вэ? Нөгөө хүүхдэд суучдаг байх нь шүү дээ, тий? За тэгээд 7 нас хүртэл маш эрчимтэйгээр суралцах процесс явчлаа. За явж байгаа. Энэ үргэлжлүүлээ мэдээж суралцаар л байна бид нар, тийм үү? За харин 15 насн дээр яагаад ингэ цөөрөд ороод ирсэн юм бэ гэхээр богинохон цөөхөн удаа хийсэн үйлдэлүүд яасан гэхээр нарийнхаа зураа судлаад үлдсэн тийм үү? Энгийнээр хэлэх юм бол нарийн холбоос байгаа шүү дээ. Тэр нарийн холбоосуудыг тасалж эхэлдэг гэсэн үг байна. Тэгээ 15 нас хүрэхэд бидний маш олон удаа давтамжтай хийсэн мэдээллүүд тэр холбоосууд ур чадварууд үлдээд байна гэсэн. Эндээс дархан хүртэлх зам хүртэл би маш олон төрлийн зам байна. Шорон замаар явж болж, уулд аваад явж болж, шулуун зам байж болно. Би айгүй амархан бартаагүй шулуун зам болчлоо. Тэрүүгээр олон удаа явна тийм үү? Олон удаа явсараагаа тэр зам өргөсгөө. Яг энтэй адилхан бид нар суралцдаг гэсэн үг. Чи шинээр юм сурах байгаа бол маш олон удаа давтал сурах хэрэгтэй байна шүү дээ, тийм үү? Тэр дадлыг суулгах байгаа бол давталтаар гэсэн. Одоо 0-7 наснд гэд хэлээд байгаа тийм 21 хоног гэдэг үг дандаа давхцаад зэрэг явж идэг. 21 хоног л тасралтгүй чи. 21 хоног л тэр хийчих юм бол чам дадал суунаа. Суурин тавигдчихжийна гэсэн үг. Тэнгүүд тэгвэл энэ үед бид нар суулгаж чадаагүй юм чинь үе суухгүй юм шүү гэж та хэд яг бодож байгаа. Тэг яадаг гэхээр насанд хүрсэн хүн 90 хоног тасралтгүй хийж иж энэ нөгөө нэг холбоосыг үүсгэж авна. Тэгэхээр яагаад өө чухал үе гэдээсэн бэ? Бид нар 90 хоног өөрсдөө дайчлаад хийчих юм бол бид нар шин дадлыг тархины холбоостой суулгаж чадах нь шүү дээ, тийм үү? Тэгсэн чинь дүүнрийгээ хүүхдүүдийгээ яасан байна? Энэ насанд нь 21 хоног тасралтгүй хийлэгчих юм бол нөгөө тархины гүн холбоос гэдэг зүйл чинь үүсчдэг байх нь шүү дээ. За тэгвэл дадал хэрхэн үүсдэг юм бэ? Бид нар өөрсдөндөө гоё шин дадал суулгая те. За хоолны дэглэм барьж ирсэн юм байна уу? За англи хэлний шинэ үг өдөр болгон цээжлэгээд зорж байгаа юу? Зорж байгаа те. За би ингэж хүмүүсээс хоолны дэглэм хэд хоног илүү барьсан гэхээр хамгийн их нь 14 хоног эсвэл сар гэдэг байхгүй. Одоо их шинэ жил болохгүй те ингэ бариад хэлдэг шүү дээ. Тэгээ шинэ жил өнгөрөө байх болчдөг тийм үү? Тэгвэл тэр дадлыг яаж бид нар өөрсдөндөө суулгах юм бэ? Би тэнцүү map гэдэг тогтолцоогоор явдаг гэсэн. За ихнээ мотивашн байна те. Ямар нэгэн тэр дадлыг суулгах юу байх нь хүсэл эрмэлзэл байх хэрэгтэй гэсэн. Өнөөдөр та хэдэд бид нар бясалгал хийх хүсэл эрмэлзлийг өгөх гэж зорж байгаа гэсэн. Энтэй адилхан. Ямар нэг ингэж хийсэн. Гэтэ энэ нь болохоор яадаг гэхээр урт хугацааных биш. Маш богино хугацаанд яваанда тэр мотивашн яадаг үлээ багасдаг тийм үү. За тэгвэл энийг дахиад дагаад ability буюу тухайн зүйл хийх нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. За хүүхдүүдээр бол яадаг гэхээр амархан байх хэрэгтэй. Шууд л амар хүнд хэцүү дадлыг өөрсөндөө суулгах боломжгүй гэдэгт хүлээн зөвшөөрөөд маш бага tiny habit-аас эхлэх хэрэгтэй гэсэн. Богино хугацаанд байх нь байна. Өөртөө чинь боломжтой байх нь байна. Тийм ээ? За дараагийнх нь юу байдгийг гэхээр энэ болох өдөөгч хүчин зүйл байдаг. Шин дадал суулгах ч шүү дээ. Тэгвэл бид нар
өөрсөндөө яаж суулгах юм гэхээр хуучин дадал дээрээ тулгуур суулгана. За, англи хэлний үг зээжлэх чинь те дадал суулгая. Тэгвэл өдөр болгон шүдэ угааж байгаа шүү те. Шүдэ угаах болгондоо саны. Тэн дээр тавьсан бай. Гэвэл хуучин дадалтайгаа ингэж холбож шинэ дадлыг суулгадаг гэсэн. Өдөр болгон гэрээс гарахтаа л би өдрийнхөө зорилгыг тодорхойлж ий. Өнөөдөр би яг ийм хийндэ гэж төлөвлөчихье гэдэг ч юм уу. Ингээ хуучин дадалтайгаа өдөөгчөөр нь сонгож авбал илүү бид нар дадал суулгахад амар байдгаа гэсэн үг байна. Бид нар амьдралынхаа туршид халтгалж үлддгийг хүсдэг. Хамгийн үн цэнтэй дадал чи юу вэ? Таад хүүхд байхдаа нэг ийм дадал суулгацсан тэр надаа ингээ айгүй нөлөөлж байгаа гэдэг дадал байна. За тэгвэл яг энэ хүүхэд наснда бас дээрээс нь бид нар өөрсдөндөө суулгах хэрэгтэй. 6 чухал дадлыг би та хэдэд харуулъя. Энэ 6 чухал дадлаас гадна мэдээж маш олон төрлийн дадлууд байгаа. Хамгийн эхлээд өөртөө итгэх итгэл. Хүүхдүүдээ хэрхэн өөртөө итгэх итгэлийг суулгадаг юм бэ гэхээр аав ээжүүд, багш нар одоо хэдүүлээ бол нэгэндээ те би чамд итгэж байна гэдэг үгийг чөлөөтэй хэлдэг болно. Өдөр болгон. Ямар даалгавар өгдөг гэхээр бид нар эцэгчүүдэд хүүхдээр очиод би чамд итгэж байна гэдэг үгийг хэлээд нурууныхын төвшин сууж байгаа тэрвэрээрээ гэдэг аахгүй. Багш нар хүүхдүүдийг яг харц руу харж агаад хөөе гэрлээ чамд би итгэж байгаа шүү гэж хэлдэг гэсэн. Өө чамаа энийг хийж чадна гэдэгт би итгэж шүү гэж хэлдэг. Бид нар хэрвээ цэцэрлэгт байхдаа эсвэл сургуульд байхдаа багшаасаа өдөр болгон би чамд итгэж байна чи чадна гэдэг үг сонссон бол та нарт ямар өөрчлөлт гарах вэ? Нэг жилийн хугацаанд хэдэн удаа сонссон байх бол тэгэхээр тийм олон удаа би чамд итгэж чинь чи чадна гэдэг үгийг сонссон хүн өөртөө итгэлгүй байх боломжтой юу? Боломжгүй шүү дээ, тий? Дараагийнх нь болохоор тасралтгүй суралцагч гэдэг дадлыг суулгадаг. Бид нар гизэн дахаасаа суралцаж эхэлдэг байхгүй. Гизэн дахаасаа хайрлахыг, тэгээд үнэрлэх, амтлах гэж цаашаа суралцдаг байна шүү дээ. Тэгээд цэцэрлэгт орно, найзуутай болно, сургуульд орно, бичиж уншиж сурна. Тэгээд бага сургуульд орно, дунд сургуульд орно, ахлах сургуульд орно, их сургуульд орно. Их сургуульд ороод ямар нэгэн байдлаар өөрийн гэсэн мэргэжлээ суралцаж аваад төгсчлөө. За ингээд суралцаа болчих юм уу? Үгүй шүү дээ, тий. Амьдралын их сургууль биднийг хүлээж авдаг тийм үү? Тэгэхээр бид нар насан туршдаа суралцаар л байдаг гэсэн. Тийм учраас яах юм гэхээр суралцах гэдгийг өөртөө би угаасаа суралцсаар байх учраас тасралтгүй суралцдаг юм байна шүү дээ. Тэгвэл би зоригтойгоор суралцъя. Тэ би чадна. Та нар ч гэсэн бүгдээр ялагч байхгүй. Яагаад гэж? Аавын ээжээс нэлээ бид нар үүссэн тийм үү? За аавын хэдэн мянган хисээс уралдаж төрүүлээ та нар үүсцээ. Тийм болохоор хүн болгон төрөлхийн ялагч байхгүй. За энэ мэдлэгийг бид хүлээж аваад тасралтгүй суралцах дадлыг бас өөрсдөндөө суулгах хэрэгтэй гэсэн үг. Дадал гэхээр бид нар нөгөө л нэг эрүүл ахуйн дадлуу те шүдэ авгаах, хуцаа өмсөх, эрүүл хооллох гэдэг цөөхөн дадлуудаар дадал гэдэг зүйлийг үнэлээд идэг. Тэгвэл дадал гэдэг зүйл чинь бидний суралцах процесс, амьдрах өөрийн бүр сэтгэл хөдлөлийн хүртэл дадлуудыг бидний ер нь бол ямар сэтгэл хөдлөлтэй байх юм бэ? Ямар суралцах чадвартай байх юм бэ гэдгийг энэ tiny habit-ууд тодорхойлоо явж идэг гэсэн үг байна. За дараагийнх нь яг адилхан гэд нэг дино тавьсан байна те. Юу юм гэхээр багаас нь бид нар юуг суулгадаг юм гэхээр гендрийн тэгшэр. Бид нар яг адилхан. Бид нар адилхан эмэгтэй хүүхдээсэн ч гэсэн дарга болж болно. Эрэгтэй хүүхдээсэн ч гэсэн гэрээ цэвэрлж болно шүү дээ. Бүгдээрээ л адилхан байх хэрэгтэй. Адилхан сэтгэдэг, адилхан боддог гэдэг ойлголтыг өгөх хэрэгтэй. Дахиад дээрэс нь яадаг юм гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, харааны бэрхшээлтэй хүүхдүүд ч гэсэн адилхан тоглох дуртай юм аа. Бид нар ч гэсэн адилхан хүүхдүүд юм байна шүү дээ гэдэг ойлголтыг хүүхдүүдэд багаас нь өгөх хэрэгтэй байдаг гэсэн. За дараа нь зохистой захин мэргэжлээ тий. За энэ сэдв бол одоо ёстой төрсэн цагаас ахуулаад өвөө эмээндрийн нас хүртэл одоо энэ захин мэргэжлээний асуудалд нийгмийг дагуулад байгаа. Зөвхөн Монголоос ч ихгүй нийтээр байгаа тийм үү. Тэгвэл яг энэ толгоонд байнгын ороод байгаа энэ яах юм бэ? Яаж захин мэргэжлийг хянах юм бэ? Би жилийн өмнө л сургалт ингээд эцэгчүүдэд ороо явдаг байхаа. За хүүхдүүд чи хэдэн минут зурагт үзэж байна? Та нар хэдэн минут үзэж байна гэд хэд нэг 2 цаг үзэж байна. Цаг гарan үзэж байгаа яана гэдэг байсан байхгүй. Одоо яаж юм гэхээр 3 цаг үзэж байна. 5 цаг үзэж байна. Уцнаас огт салахгүй байна. Унтах хүртлээ үзээд босоод үзээд цэцэрлэг хүртэлх замдаа үзэж байна. Сургууль хүртэлх замдаа үзэж байна. Тогтмол үзэж байгаа. Тэгвэл
Бүр энэ дижитал технологийн утасны хэрэглээг хоржиж болох юм уу? Болохгүй шүү дээ, тий. Чи ирээдүйд технологийн ирүү юм шүү. Иргэн тойрон ажил бүх юм нь технологитой хамааралтайхаа бид нар технологийн хорж болохгүй. Тэгвэл яах юм гэхээр зохистой хэрэглээг зааж өгөх ёстой гэсэн үг. YouTube үзээд ингээд 30 минут үзэж байгаа нэг зохистой цахим хэрэглээтэй хүн гэж хэлэх болоо. Гэ скролтоо сууж байгаа хүнийг зохистой ашиглаатай хүүхэд гэж хэлэх үү? Ямар нэгэн зорилготойгоор үзэж ивэл яг болж юм те. Өөрийнхөө ирээдүйн мэрэгжлийг сонгож байгаа чиглэлдээ эсвэл өөрийгөө education content-ууд үзэж ивэл болж шүү дээ. За хүүхдүүдийн буюу дүүнэрийн чинь анхаарал төвлөрөх чадвар яагаад муудаад байгаа гэхээр одоо тэр YouTube-ийн контентууд бас зорилготой байдаг. Яа гэхээр Coco Melon гэхэд 2 секунд тутамд өнгөө хувиргаад дууныхаа өнгийг хувиргаж идэг байхгүй. Тэгээ би та нарын өмнө 2 секунд тутам нүрийн хайрцыг цэнхэр болгоод шар болгоод дууныхаа өнгийг ваттаар нь солиод чадах уу? Чадахгүй үстэй. Тэгэхээр яаж та нар над руу анхаарах юм? Боломжгүй байгаад байна шүү дээ, тий. Тийм учраас энэ хүүхдүүдээр контент орон дамжуулан боловсролыг олгох шинжилсэн хөтөлбөрүүдийг ингээ нэвтрүүлээ явж байгаа гэсэн. За нойрны зөв хэмнэлттэй. Та хэд нойрны зөв хэмнэлттэй болж чадж байна? Хэдэд дунд чинь? 4 дунд чинь. Өглөө эдэн босоод байгаа тэгээд. Тэгэхээр энэ насандаа нөхдүүдээ та хэд нойрныхоо зөв хэмнэлийг яасан байна? Алдсан байж штэ. Тэгвэл та хэд яах юм? Яг 90 хоног тасралтгүй зөв унтаа зөв сэрчих. Тэгвэл дараа нь буруу нойрч үрэх байх юм бол солонгоо али хөө 90 хонцсон би өнөөдөр унтаж чадахгүй гэж над руу яриараа заяа. Тэгэхээр яаж юм? Та хэд одоо нойрны хэмнэлээ тэгвэл засахын тулд 90 хоног яг цагтаа унтаа цагтаа сэржиж та хэд хэмнэл засагдах нь шүү дээ, тий? За нойрны зөвлөлтөө энэ дүүнер дээр чи яаж суулгадیں гэхээр нойрны модулыг явдаг гэсэн. Үлгэртэй бүгдээрээ энэ дөрөд үлгэрт суурилсан нөгөө контентоор дамжуулна гэдээ хэлсэн шүү дээ. Контентоор дамжуулж хүүхдэд ойлгуулдаг. Тэнгүүд энерги хуваарлтыг зааж өгдөг. Хүүхдэд өглөө сэрэнгүүд ирч хүчтэй болчлоо. Хаана явж ийн? Нойр хаана явж ийн? Хөлн дээр явж ийн. За өдөр нойр чи хаана явж ийн? Гидсэн дээр явж ийн. Одоо өлсөд байна. За одоо нойр чи хаана явж ийн? Тархин дээр явж ийн. Одоо хичээлээ хийх хэрэгтэй юм байна. Тэгээд орой олонгод за одоо нойр чи хаана явж ийн? Нойр нүдэн дээр ирчлээ гэд нүдэн сүмийг хэлдэг байхгүй. Тэгээ яаж байгаа юм гэхээр цаана бид хийдэд сонсонгууд ямар хөөх хийв хүүхдээ юм шиг те. Нөгөө чинь үлгэрийн ертөнцтэй шүү дээ өөрсдөө гэсэн. Тэгвэл тэр төсөөлөх чадвараараа биеийнхээ энергийг хуваарлтыг зөв хийгээ явж байдаг гэсэн. За дараагийнх нь ням модуль буюу эрүүл хүнсийг сонгох. За энэ юу юм гэхээр энэ модуль дээр нөгөөний брокколи дээрээ гэл аав ээж нь шахаад байдаг те. Тэг иддэг билүү? Дүүнэр чи идэж гинэ. Идэхгүй байгаа даа сте те. Тэгвэл яа гэхээр нөгөө үлгэр дээр нь брокколиг түшүүд олж ирдэг гэсэн. Тэгэхээр яах юм гэхээр бид нар энэ насан дээр нь хоолыг миний биеийн аль хэсэгт хэрэгтэй вэ гэдгийг сонгож судалснаар та эдийн насан дээр нөгөө нэг чөлөөтэй ингээ өөрсдийн хэрэглээтэй хүссэн юм авах насан дээр ирэхээр нөгөө хэд маань нөгөө нэг хэрэглээгээ хянж чадхаа болчдөг. Тэгэхээр энэ үед заавал хүнсээ зөв сонгох нөгөө нэг мэдээллийг тархинд нь суулгаад өгдөг гэсэн. Ямар нэгэн хоол байсан ч гэсэн тэрийг хараад энэ чинь миний биед ийм хэрэгтэй штэ гэд хардаг дадлыг судалдаг. За одоо та хэдэд нэг жижигхэн тип зааж өгье. Гизээдүүд үздэй манайхаа гизээ хөвлөгээр хатуултан татна шүү. За энэ дадлыг өдөрт 3 удаа 5 секундээр татснаар та хэдэд яаж нөлөөлнө гэж тархиныхаа саяын нөгөө нэг юунд явах юм бол muscle memory буюу булчингийн ой санамжиндаа суулгаад зүгээр ээж хата хөвлөй чинь татагддаг болдог гэсэн. Ингэснээр энэ хөвлийн таргалалтгүй өөртөө итгэл хүртэл нэмэгддэг юм дадлага. Та хэд өдөр болгон энийг татаад үзээрэй. За тэгэхээр энэ дадлуудыг одоо 95 мянган хүүхэд 140 цэцэрлэг дээр тэгээд гэр бүлийн сургалтаар 80 мянган гэр бүл дээр ингээд хамрагдаад явж байгаа. Дараагийн эрүү үе чинь маш эрүүл дадалтай хүүхдүүдийг үүсэж байгаа гэсэн. Дүнэртэй зааж өгөөрэй. Дахиад дээрэс нь өөрсдийнхөө дадлыг хабитуудыг мэдээж өөрчлөх ноу хавыг та хэдэд ингээд хэлж өглөө. За тэгэхээр бяцхан дадлууд ирээдүйн үн цэнийг бүтээдэг. Өнөөдөр та хэдийн эхлэл ирээдүйн эрүүл амьдрал, ирээдүйн үн цэн зорилго value-оор чинь чиглэх болно. За баярлалаа.